маш урт шөнийн тухай магадгүй маш том ганцаарлын тухай энийг жоохон мэдрэмж хуваалцах гэсэн. Мэдээж би ингээд утга орондоо явсан боловч намайг угтагч гэдэг юм, үдгч гэдэг юм. Нэг ч сүүдэр байхгүй. Гэхдээ хамаагүй гэж байна шүү дээ. Хамаагүй. Тийм одоо үр хүлээхгүй гэж байна. Үр хүлээхгүй. Тэг. Хүн ёсны зарчмаас ч одоо шаардахгүй гэж. Тэдэнд тийм үүрэг байх. Гэхдээ ирэх байгаа гэдэг шүү дээ. Утгатай байсан. Надад Дорногов аймагт маш том, маш одоо олон жилийн 20 гаруй жилийн амьдарсан сайхан дурсамжууд байдаг. Бүр маш том шүү. Миний маш том хайр байдаг юм. Гэхдээ би яг одоо маш их ганцаардаа сууж байгаа. Яг л ганцаараа хов олсон 60 гөрөнд байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрж байна. Тэгээ харамсалтай нь үнэн багхгүй. Үнэн гэдэг шүү дээ. Энэ зүйл үнэн. Миний энэ мэдэрч байгаа зүйлийг та битгий мэдрээсэй гэж бодож байна. Ганцаардл гэж. Гэтэ мэдэхгүй гэж байна. Гэхдээ би мэднэ гэж байна. Хамаагүй. Мэднэ. Гэхдээ би хэлэхгүй. Өөр мэдрэмж хуваалцсан гэж байна. Зөв би сая залбирлаа л та. Залбирлаа. Гэтэ хин нэг нь биш гэдэг шүү дээ. Юунд ч биш. Гэтэ би бодож байгаа. Бурхан намайг сонсох албагүй гэж байна. Албагүй. Гэхдээ би түүнийг сонсч байгаа гэдэгт итгэх явдал бол одоо миний залбирлын, миний итгэлийн тэр хүч оршдог гэж магадгүй гэж би зөв бодож байна. Энийг тэгж л мэдэрч байгаа. Надад ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй тийм. Мэдээж тааш гэсэн мэдэж байна. Гэхдээ энэ ухамсар байгаа шүү дээ. Ухамсар бүр аюу гүнзгий шүү дээ. Бүр даалт гэдэг шүү дээ. Тийм. Ухархаанаас цаашаа харах юм бол яг өөрийг харна гэдэг шүү дээ. Тэр чинь бурхан байхгүй. Тийм. Гэхдээ эсрэг шиг юм уу, сүрэг шиг юм уу байдлаараа зүтгэрчж болно гэж. Гэхдээ илүү бурхан байхыг хичээх хэрэгтэй гэж. Нөгөө бүх юм чинь цикл гэдэг шүү дээ. Пауэр гэдэг шүү дээ. Тэгэхээр би энэ төрөлдөө ч юм уу, дараа төрөлдөө ч юм уу би ямар нэгэн зүйлийг амсах хэрэгтэй байхгүй. Амсна гэж. Бүр энэ гарцаагүй гэж. Тийм учраас би энэ богинохон амьдралд маш урт удаан ийм энийг сайн дурсамжуудыг бүтээх ёстой. Үүрэгтэй байхгүй. Үүрэгтэй. Энэ бол өөрийн зөвхөн өөрийн сүнсний өмнө үлээсэн үүрэг байна шүү дээ. Ингэж ойлгож болох юм. Гэтэ энэ ойлгоход хэцүү. Хэцүү. Энэ зүйл үнэн гэдэг зүйлч хамаагүй. Хамаагүй. Үнэн байх ч албагүй гэж. Гэхдээ энэ үнэн гэж байна. Үнэн. Тийм. Зүгээр. Миний одоо энэ 1911 гэдэг энэ одоо шинэ гарах номонд нэг үг одоо нэг афоризм би түүнийг хэлье гэж бодож. Бурхан гэрэл байж болох ч хүн төрлөخت нь тэр гэрэл нүдэн сохлох хэмжээний тэнийг өгч болохгүй гэж хэлсэн гэж. Энэ зөв бүх зүйл итгэл байхгүй. Итгэлийн хүч маш одоо мундаг зүйл байдаг. Үнэхээр одоо өвчтөй зовлонтой байдаг. Ямар нүдтэй гэдэг мэдэхгүй. Тэр итгэлийн хүчээр бүх зүйлийг бий болгодог. Үнэхээр хүн өөрөө бүх зүйлийг үүсгэх чинь өвчин зовлон, магадгүй тэр жаргал, магадгүй тэр эдгэрэл бүх зүйлийг үүсгэж байдаг. Хүн өөрөө үүсгэх чинь байна. Энэ чинь. Энэ зүйлийг гэхдээ энэ ойлгоход хэцүү гэдэг шүү дээ. Энэ шашин биш гэдэг шүү дээ. Бодит байдал гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг юу хэлүүлж байгаа юм? Юу хэлүүлж? Зүгээр нөхцөл байдал хэлүүлж байгаа. Хин нэг юм биш гэдэг шүү дээ. Нөхцөл байдал. Зүгээр амьдрах тийм одоо хэлбэрх юм уу? Амрах юм уу? Нэг бол маш хэцүү байдаг юм уу? Хүнд юм уу? Үгүй гэж. Би бол үгүй гэж хэлж байгаа. Аль нь ч үгүй гэж. Зүгээр хинч вэ, юу ч вэ мэдхгүй зүгээр бурхан ч гэдэг юм те. Тэр хин нэг юм ч гэдэг юм. Энэ өөрт олдсон цаг хугацааг бол одоо яаж өрөнд харан хийж туулдаг. Гэхдээ өөр гэдэг чинь маш энийг дурсамжаар бүтээж
Эерэг дурсамж гэсэн. Дурсамжийн амт баг. Тэгээ би боддоо. Бүх зүйлийг байгаа дээр нь хайрлаж сурах юмсан гэж хичээж байгаа. Байгаа дээр нь хүн яг хандлага бол өөр шүү дээ. Тэгмээ байхгүй болсон хойно нь ямар нэгэн зүйлийг гэж байна. Магадгүй ээж аав, магадгүй эмээ өвөө, магадгүй үр хүүхэд, магадгүй газар нутаг, магадгүй уул ус ч гэдэг юм дээ. Байгаа дээр нь хайрлаа. Хайрл дээдлж байх юм байна. Түүнтэйгээ хамт, тэдгээртэйгээ хамт дурсамжаа бүтээх юм байна. Гэхдээ эерэг гэдэг шүү дээ. Эерэг дурсамжаа бүтээх юм байна. Энэ зүйл нь миний дараачийн төрөлт ч гэдэг юм уу? Мэдгүй ийм цикл тойрог болоод хатта учрна. Энэ бол гарцаа байхгүй гэдэг шүү дээ. Энийг тайлбарлах амаргүй. Гэтэ энэ миний номон дээр байгаа. Бүрэн бүтнээрээ тайлбарлагдсан байж. Гэхдээ ингэж үнэн гэдэг зүйл тийм одоо юу гэх юм энгийн биш. Хэцүүч биш. Түүнийг хүлээж авах нь хэцүү байхгүй. Хүлээж авах нь хялбар биш. Гэхдээ таны хандлага өөрчлөгдөх юм бол түүнийг хүлээж авах нь маш одоо эерэг байдлаар маш амархан байх болно гэж хэлж байна. Гол нь хандлага. Энэ бидний амьдрал шүү дээ. Бидний цаг хугацаа. Тэгээ би юу гэж юм би яг одоо энэ ганцаардлынхаа шөнө та бүхэнтэй хуваалцаж байгаа байхгүй. Зүгээр л хуваалцаж. Энэ миний мэдрэмж өөр юу ч биш. Тэгээ би миний ихэнх цагууд замд өнгөрдөг. Зам. Би замыг гайхалтай гэж боддог. Зам надад юу гэдэг вэ? Маш том одоо шудраг явсны хандлагыг өгдөг. Маш том зөвлөгч байдаг. Би замаас асуудаг. Зам надад бүгдийг зааж өгдөг, чиглүүлдэг. Намайг хүрэх ёстой газар нь асуулттай минь, хариулттай минь хүргэж өгдөг. Ийм зүйл байдаг. Тэгээ би нэг замын тухай шүлэг бичсэн байсан. Үүнийг хуваалцаж бодож. Шалдан биенээс нь жилүү нүм нүцгэн шалтгаангүй сүнсүн ичмээр гоосон шүтлэгтэн төдий өргөлгүй мөргөлмөн шүүхийн тогтоолтой ижилхэн бас хуурамчаа мөчөдхөн овгөлсөн өмнөний хилгэнэл мөнхийн хомдолтой ихрэлсэн тэнэглэл мэрхэн худалчийн оршихуун зарчимдор мэдлэггүй албатууд хүүрэн зөвөрлөх үүр бас болдог. Сарны гэрэл харанхуй нэрт мөрчлөн салхи надтай хамт шүүдрэ болно. Зүрхэн шинсэн амьдрал болон аргадлагыг зүгээр л хүлэн гэтлэгтэн бодол болон замчилдаг. Тэнгэр минь эндээс эхлэж тэн дуусна. Тэр цаг бичигдэн бас арчигдэн. Орогдол мэт хэрэгчлөөний өргөс дэлхий дээр ирэхтэн оддыг ширтэн тайлбар чулуу болон замчилдаг гэж үтсэн ба. Тэгээ би үүнээс энэ шүлгээс би ингээ харж хандлага. Тэгээ би бүх зүйлийг хайрлахад, суралцахад одоо хичээж байгаа. Бүх зүйлийг гэж хайрлаж сур. Гэж хичээж. Тэгээ энэ нь магадгүй энэ миний ганцаардсан энэ зүйлд тайтгарал, залбирал, бясалгал юу болт юм те. Намжлал энэ бүх зүйлийг оролдог байх гэж би боддог. Үзэн ядалт хэрэггүй. Хайрлаа. Тэр нь ойлгох хэрэггүй. Ойлгох шаардлагагүй шалтгаанч. Шалтгаангүйгээр хайрлаж сурах гэж байгаа дэр. Надад эрийг болон сөрөг мэдрэмж өгч байгаа бүх зүйлийг би хайрлаж. Яагаад гэвэл түүнийг хүлээж авах, түүнийг одоо хайрлах боломж нь надад энэ цаг хугацаанд байж байгаа. Тийм учраас хамаагүй гэж байна. Сайн муу ах нь хамаагүй. Би бүх зүйлийг хайрлаа гэж. Жаргал зовлон байх нь хамаагүй. Тэр бүгдийг би хайрлаж сурьяа гэж одоо хичээж байгаа. Энэ зүйлийг хуваалцах хүсэж байгаа. Маргааш урт өдрөө байх болтугай сайхан амарцаагаар гэж хэлье.